Яг одоо та бүхнийг бол одоо өглөөний зочинтойгоо уулзуулахад бол бэлэн болоод байна. Тэгэхээр өнөөдрийн өглөөний зочноор ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч Эрдэнэ бол оролцож байгаа. За танд өглөөний мэндийг хүргэе. За өглөөний мэнд хүргэе. Сайхан сонгодог хөгжимтэй өглөө. Тэгээд ер нь таны үед ер нь хэр хийл хөгжим сонирхдаг вэ? Би жоохон бахта нэг жил гарan бас хичээлжсэн. Тэгээ жоохон бахта жоохон бараг 18 9 тах та. Тэгээ нэг хитргээ томорцсон тухайн үедээ бол нэг бүр багаас хичээлээгөө. Тэгээд нэг жил гарan хичээлжсэн. Сонгодог хөгжим ер нь хүнд ямар ашиг тустай байдг юм болоо? За яг одоо ингээд мэдээж сонгодог хөгжмөөр хичээлдэг ч юм уу тэр чиглэлийн хүмүүс их сайн хэлэх байх. Зүгээр би бол хүүхд тахт чинь 8:30-аас одоо ч гэсэн явдаг нэг Москваас монгол хэлээр явуулах нэвтрүүлэг гэж байдаг шүү дээ радио. Бид чинь телевизгүй байхдаа радио сонсдог байсан. Тэгээд радио сонсдог байх чинь бол яг өдөр тогтмолд ор хажил үндэсний олон нийтийн радиогоор тухайд сонгодог хөгжмүүд явуулдаг байсан тий. Тэгээд саяны Бах гэж хийн, Моцарт гэж хийн, тийм ээ. Тэгэл Бетховен гэж хийн, тэгэл одоо Чайковский гэж хийн ингээд анхны тэр сонгодог хөгжмийн мэдээллүүдийг юугаар радиогоор авч ирсэн тий. Тэгэл үнэхээр гайхамшигтай шүү дээ. Ер нь бол одоо тэр Масаро Эмото гэдэг Японы эрдэмтний тогтоосноор сонгодог хөгжим сонсгоод ингээд ургамал ургуулахад хүртэл илүү гоё бүтцтэй ургадаг тий. Тэгээд бас нэг жоохон тийм янз бүрийн одоо сонгодог биш тэмдэгтэй их тийм экстрим янз бүрийн хөгжмүүдийг сонсохоор ургамлын бүтц бол нэлээд тийм эмх цаа зэгцгүй замбраагүй байдаг ч тийм үү тий. Тийм учраас бол сонгодог хөгжим бол яг тэр хүний бие физиолог тэр байгалийн өөрийнх нь тэр одоо гайхамшиг бол яг зүгээр үнээр нэлтгэж идэм болов уу гэж боддог. За тэгээд үргэлжлүүлээд ярилцлагын хэсэг та бүхэндээ бол одоо зочныхоо дооч танилцуулгыг хамтдаа үздэгэ. Ингээд зочныг дооч танилцуул. Бид өглөөний хүн зочны ярилцлагаараа ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч Сүхбаатарын Эрдэнэ болдыг урьлаа. Тэрээр 2016 оны 11-р сарын 21-нд ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон андууд төслийг санаачлан амжилттай хэрэгжүүлээд байгаа билээ. Төслийн хүрээнд нэг гэр бүл төсөл, явуулын офис төсөл, илгээлтийн эзэн төсөл, сургалт хөгжлийн хөтөлбөр, шин соёл төсөл гэх мэт төслүүдийг амжилттай хэрэгжүүлээд байгаа билээ. Тэгэхээр бид таныг ер нь нийгэмд одоо залуучуудад эрэг үлгэр дуурайл үзүүлдэг. За нийгмийн оролцоо ихтэй тийм залуу хүн гэдгийг мэднэ. Тэгэхээр ер нь таны насны залуучууд нийгэмд ямар оролцоотой, ямар одоо зүйлийг үлгэрлэж үзүүлж явах хэрэгтэй юм болоо? Яг одоо тийм юм гэж хэлэхээр бол бас үндсэн жорол байхгүй л да. Миний өөрийн зүгээр яг эрхмэлдэг зүйл юу юм бэ гэхээр би бол аль болохоор өөрийнхөө нэрэл чимээгүй хүн шиг юм хийгээд тийм сонирхолтой юм баггүй юу? Номоо судлаад бичээд одоо тэр түрүүн тантай ярьжсэн эзэн төрний төлсгөө те шин 7-8 жилийн судалгаа өдөө одоо явж байгаа судалгаа хийгээл ингээд явсан судлаачийн ажилд уган дуртай. Тэгэхдээ яалт шарга байхгүй ингээд өнөөгийн нийгмээ ингээд харахаар залуучуудын оролцоо үнэхээр өгүүлэгдэт байна л да. Залуучууд гэлтгүй ер нь хүмүүсийн оролцоо их өгүүлэгдэт байна л да. Зөвхөн залуучууд ихлээр хүмүүс шууд улс төртэй холбохгүй байна л да. Гэхдээ энэ зөвхөн улс төр гэдэг чинь бүх амьдрал бол биш шүү дээ. Гэхдээ Монголд яагаад ингээд хүн бүхэн улс төрчид байна гэхлээрэ одоо 8 настай болчроос 80 настай буурал хүртэл хүмүүс улс төрчид байна гэхлээрэ улс төрчдийн гаргаж байгаа шийдвэрүүд нь бодлого усруулж байгаа хүмүүсийн хэрэгжүүлж байгаа бодлого гэдэг байгаа зүйл нь амьдрал дээр бухгүй учраас хүмүүс бухимдаад байна л да. Тийм учраас залуу гэдэг үгний цаанаас шинэ хандлага, эрүүл хандлага, зөв бүтээлч байдал гэдгийг л илүү сайн одоо идэвхжүүлэх ёстой гэсэн тийм л зүйл явж байгаа. Тэгэхээр ер нь бол одоо ардчилсан намын дэргэдэг одоо ардчилсан залуучдын холбоо. Тэгээд яг таныг та бол одоо таны хувьд энэ байгууллагыг бол тэргүүлэн ажилддаг. Тэгээд ерөнхийдөө Монголд ийм байгууллагын ер нь одоо чадвах хэр байна вэ? Ийм залуучуудын оролцоотой байгууллагууд байна. За тэгээд юм сайн дураараа нэгдсэн залуус маань одоо хаана тийм илүү хүчтэй байх ёстой юм болов? Ер нь бол залуучуудын байгууллагыг хамгийн гол чухал зүйл бол яг юун дээр нэгдэж байгаа юм бэ гэдэг асуудал байна. Одоо хэд хэдэн зүйл дээр материалын зүйл дээр нэгдэж байна уу? Оюун санааны зүйл дээр нэгдэж байна уу гэдэг ч юм уу тийм ээ. Оюун санааны зүйл гэдэг нь болохоор өмнөд зүйл дээр нэгдэж чадж байна уу? Би одоо жишээлбэл тэр Хатанбаатар гэж залууг бол үнэхээр хүндэтгэж байгаа байхгүй юу? Тэр Монголын оюун ухааны академи гэж байгуулад олон залуучуудыг сайхан тэр шинэ зүйлд урайлаад тийм ээ дасгаад дээрээс нь тэр
Монгол хүний оюуны чадварыг олон улсад гаргаж ирж чадж шүү дээ тийм ээ. Тэр бол яг хүүхдүүд ирмэлзэл дээр, чадвар дээр, оюуны потенциал дээр ингээд хөгжүүлэх тал дээр нэгдэж шүү дээ тийм. Яг үүн шиг байгууллагууд яг л итгэл үнэмшлэр нэгдэх ёстой л доо. Улс төрийн байгууллага, улс төрийн бус байгууллага, бизнесийн байгууллагуудын гол суурь бол ялгаатай шүү дээ. Бизнесийн байгууллага бол ашигын төлөө нэгдэнэ. Гэхдээ ашиг олж байгаа ч гэсэн цаана эх орондоо татвар төлж байгаа, эх орны хөгжил явж явах хэрэгтэй гэж үзэж байгаа тийм. Улс төрийн байгууллага бол мэдээж одоо сонгуул ялт байгуулахын төлөө хүмүүс итгэлийг авахын төлөө явж байгаа. Гэхдээ 4 жилээр хараа зөвхөн одоо ингээд сонгуульч тийм үү одоо хүнийг сонгогч гэдэг нүдээр хараад ах юм бол тэр бас явц ашиг сонирхол болчихно. Тийм учраас бол аль ч байгууллага нийгэмдээ зөв үлгэр дуурайл бий болгодог бол тэ баялаг бүтээдэг энэ зөв хандлагыг бий болгодог байх ёстой гэж үзэж байгаа. А зөвхөн түрүүн таны асуусан асуултанд өнөөдөр энэ байгууллага хэр зэрэг байгаа вэ гэдэг асуултан дээр өндөө бол их таруу байна. Манай Монголын залуучуудын нийгмийн идэх оролцоо бол маш сул байна. Яг үүндээ бол тэр энэ сул байгаа учраас энийг бол сайжруулах шаардлагатай. А сайжруулах шаардлага гэдэг нь зөвхөн улс төрийн зорилгоор биш, оюун санааны, соёнгийн гэрлийн, залуучуудыг нийгэмд нь идэвхтэй байлгах тэр бүх зүйлээр л илэрнэ гэж ойлгож байгаа. Амбицийн талаар бас ярих хэрэгтэй болов гэж бодож байна л да. Ер нь одоо хүмүүс ингэж хардаг болчихжээ. Залуучууд одоо ажил хийгээл хөдөлмөрлөн гэхээсээ илүүтэйгээр одоо нам дагаал гүйдэг те. Тэгээ хин нэгний цүнхийг барайл эсвэл одоо яадгийн хажууд нь ингээл ер нь нэг тийм улс төрч юм шиг харагдаад нэг залуучуудын байгууллагад орчих юм бол цаашаа ажил үйлснэ амжилттай явна гэдэг юм нэг тийм явцсан ойлголт бас байгаад байна. Ер нь амбицийн тал дээр та өөрөө ямар үзэл бодолтой байдаг хүн бэ? Амбиц гэдэг үг чинь нэгдүгээр тал бол гадаад үг шүү дээ. Ambitious. Тэгээд ambition гэсэн үг тийм ээ. Тэгэхээр энэ үг маань бид нар яг юу гэж ойлгох юм бэ гэдгээс шалтгаалж байгаа. Одоо шилбэл PR гингүүд хүмүүс аягүй тийм буруугаар ойлгодог болцсон тийм. Яг бид нар ингээд юу гэдэг олныг дагаж явж байгаад олон хүмүүс зөв гэж явлаа энэ зөв юм байна гэдээ олонний талд гүйж очдөг. Хайрлах бистрийн зураг байдаг шүү дээ. Тэрэн шиг байж болохгүй л да. Яг гэдэг шиг амбиц гэдэг үг маань бол яг ингээд яг эрүүл утгаараа бол хүн өөрөө хүсэл тэмүүлэлтэй зоригтой байх тухайд л ойлголт шүү дээ. Гэхдээ яг таны асууж байгаа өнгө аясаар өнөөдөр нийгэм буутсан байгаа байхгүй. Яаж юм гэхээр яг өнөөдөр яг хөө ингээд маш энгийн ингээд хүмүүс асуудлыг маш энгийнээр хариулах гэдэг байгаа байхгүй. Нэг юмыг шийдэж чадахгүй болонгот л шууд хүчээрч гэдэг юм уу? Эсвэл бол нэр хэлжийн сэгэлтэй болчих гэдэг юм уу? Эсвэл бол цаазаар авчиж гэдэг юм уу? Эсвэл бол одоо ингэчээ гэдэг ч юм аа нэг үйлдэлтэй хариултыг хүмүүс хүсээд байдаг. Гэтэл нийгэм чи өөр их олон үйлдэлтэй байдаг. Хүн итгэл үнэмшилтэй байх хэрэгтэй. Хүн туршлага хөрөнгөлөх хэрэгтэй. Туршлага хөрөнгөлөх хэрэгтэй. Зүгээр бодъё л да би хин нэгний хүний зүнхийг барихгүй гингүүтээ шууд 18 настай байхдаа наа компаниас гараа би шууд захирал нь болно. Эсвэл бол 20 настай хүүхдтэй 40-45 таа ширүүл их хурлын гишүүд та нар болоо би одоо шууд яана гэдэг ч юм уу. Ингэж болдгоо. Өөрөөр хэлбэл улс төр гэлтэн систем гэж байдаг. Өөрөөр хэлбэл бизнес ч гэсэн good to great гэдэг ном байдаг шүү дээ. Сайнаас агуу дэвшгүй гэдэг ном байдаг. Тэн дээр бол ямиг ингээд багаар нэмж суралцж явдаг. Ганц л асуулт байгаа. Хүний зүнхийг барьлаа гэдэг одоо би таны зүнхийг барингуу таны зүнх барьж болчихоо. Гол нь хүний итгэл үнэмшлийн тухай ойлголт байгаа. Өөрөөр хэлбэл тухайн хүн дээр өөрийн эрүүл итгэл үнэмшил байхгүй зөвч байсан, бурууч байсан хийгсэн юм хийгээл яваад ах юм бол хүн өөрийн тарих толгойг болол одоо зүнхийг барих байтугай өөрөө тарихаа бариулчихж байгаа байхгүй. Хүн өөрийн сэтгэл үнэмшилтэй байх шүү дээ. Хүн хүнтэй нөгөө Монгол өгөөдөг шүү дээ. Хүний сайныг ханилан байж мэднэ, хөлгийн сайныг унан байж мэднэ гэж. Энэ нийгэмд чинь бид нар амьдарч байна, явж байна, алдж байна, онж байна. Залуучууд маань бол бүгд ингээд төгс амжилт гаргаж чадахгүй. Гэхдээ алдаж онжиж өвдөгөө шалбалж аж шородж ижил юмд хүрэн тийм биз дээ. Юмд хүрнэ гэдэг ойлголт маань бол өнөөдрийн юм явц ойлголтоор ашиг сонирхол алтан тушаал болчиход байгаа юм. Юмд хүрнэ гэдэг ойлголт маань хүн бол эхлээд эрдэн боловсролтой байх хэрэгтэй. Нөгөө биеэцэг гэрээц гэдэг шиг тийм ээ. Өөрөө өөртөө ажилтдаг байх хэрэгтэй шүү дээ. Гэтэл яг ингээд ажиллаад ирж байгаа нийгэмийн залуучуудынхаа хүлээн зөвшөөрөх боломж байхгүй. Өчнөө боловсрлоо сураад өчнөө одоо өөрийгөө хөгжүүлээд төвчүүлсэн ч гэсэн эргээд нэг үнэлэгдэх зөв ойлголт нь байхгүй. Нөгөө л танил талаар нөгөө л одоо улс төрийн намын харьяалалаар нь ингээл явчихж байгаа байхгүй. Тийм учраас энэ хамгийн гол асуудал бол нийгэм шудраг биш байна. Шудраг биш байгаа учраас хүн юу ч хийгээд үнэлэгдэж чадахгүй байна. Тийм ээ. Жилдээ хэдэн мянган хүн боловсролтой болсон хүчин гарч байгаа. Тэгээ хэдэн ажилтаа болж байгаа. Гэтэл эргээд нөгөө талд нөгөө түрүүний хэлдэг юм олон үйлдэлтэй гэдэг шиг дахиад боловсролын чанарын асуудал бас муу байна. Эрүүл мэндийн чанарын асуудал муу байна. Хүмүүс ажилгүй байна. Дээрээс нь ядууралтай байна. Тэгээд ингээд ядуурцсан нийгэмд чинь үнээс яаж гарах вэ гэдэг асуултыг асуухын оронд л тийм шилдэг залуу, ийм шилдэг залуу, тийм дарга, ийм дарга гэх аюу худлаа болчихдог байхгүй нийгэм чинь. Тийм учраас энэ нийгэмд үний юм байх хэрэгтэй шүү дээ. Тийм учраас одоо Арсан залуучдын холбоог ингүүт бидний ингээд одоо юу гэдэг за бид улс төрийн сонгуульд ялт байгуулна ч гэдэг юм уу залуучууд тийм байх хэрэгтэй гэж худлаа сумулж болохгүй байхгүй.
Яг бодит амьдрал дээр нүүр тулаа. Бид юу ч чадах, юу ч чадахгүй. Тэрийг ойлгоё. Эхлээд том утгаараа Монгол гэдэг чинь бид нар хин, бид нар хаанаас үсэлтэй, бидний одоо хөгжих ирээдүйн потенциал юм. Бид Америкт мөч өрхөд, Японтой барьцаад, Хятадтай зэндархаж чадахгүй байна. Тэгвэл бидний эдийн засгийн бодит нөхцөл юу юм? Эдийн засгийн бодит нөхцөлөөс гадна хүн амын маань онцлог юу байгаа юм? Өнөөдөр бол хүн амын эрүүл мэндийн байдал гэдэг бол үнэхээр одоо шалтгаан буучсан байна. Боловсрол унчихсан байна. Одоо бид яах вэ гэдэг асуудлыг хамтдаа л эрэлхийлэх ёстой. Тэгэхгүй одоо ингээд улс төрчид гэхээр ямар алдаа гаргадаг гэхээр одоо тэр чинь болохоо болцсон байна гэдэг. Тэгэд явж жагаад өчнөө жил утаатай байх чинь одоо гэгмэд харж тэнгэрээс буугаад ирсэн шиг утаатай танилцсан ч гэдэг юм. Ингээд нэг тийм худлаа яваад байгаа байхгүй юм ингээд нэг дүр үзүүлсэн маягийн. Тэгмээс энэ гинт 100-тай танилцаж эхлэв. Тий, ер нь бол энэ дарга нарын буруу биш байхгүй нөгөө хүмүүс юу үзүүлэхийг хүсэж байна. Тэрийгэ үзүүлэх жүжиглэлчсэн тоглолтыг хийж байгаа байхгүй улс төрчид. Тэгэхээр би улс төрчдийг тэр нам энэ нам гэхээс илүүтэйгээр одоо явж байгаа энэ юу н одоо том энэ генерац гэдэг юм одоо энэ тэр чигээр бол худлаа байна л гэж хэлэх гэж байна. Тэгэхээр яг ингээд за Монгол залуус за тэр нь Улаанбаатарт байгаа за ажиллаж байгаа залуус маань өглөө босоод юунд тэмүүлж явах хэвээр. Тэгээд залуучууд маань цаашлаад ер нь ямар шин чанарыг өөртөө агуулсан байх хэвээр энэ юмд үздэг вэ? Би мэдэхгүй. Яагаад тэгэхээр энэ чинь юм байгаа байхгүй. Хүн ингээд би шил тийм байх ёстой, юм байх ёстой гэж хэлдэг чи өөрөө айгу коммунист сэтгэлгээ шүү дээ. Чи заавал тэгж мөрөөдөх ёстой, чи заавал тэгж амьдрах ёстой, амжилт гэж тэрнийг хэлнэ. Тэгж хүн өөрийнхөө оюун тархийг хүнээр хэмжүүлж болохгүй. Харин зүгээр хүн өөрөө өдөр болгон эрхчлөөтэй л зарж байгаа шүү дээ. Тэ? Өдөр болгон эрхчлөөтэй. Сая гой хөгжим сонсч болж байна уу? Болж байна. Чи 6 цагт босоод дасгал хийж болж байна уу? Гадаад хэл үзэж болж байна уу? Болно. Чи 10 цаг хүртэл унтаж болох уу? Бас болно. Мөн үү? Тэр хүнийг ингээд чи тэг ингээд хэлэхээр энийг юм чи өөрөө худлаалчих гээд байгаа байхгүй. Гагцхүү хүн бол эрхчлөөтэй. Юу хиймээр байгаа юм? Юу сурмаар байгаа юм? Юу мөрөөдмөр байгаа юм? Тэр зүйлдэл эрхчлөөтэй босгох нь хамгийн чухал. Өнөөдөр бол тэр эрхчлөөг нь бол бид нар яг хангаж чадж байгаа юу гэдэг л асуудал байгаа байхгүй. Аль болохоор хүмүүс бол хүнийг юу бодох, юу хүсхийг нь зааж очих гээд байгаа. Хамгийн аимшигтай нь бол одоо хүмүүс маш тийм бэлэнчлэх сэтгэлгээнд орсон. Одоо ингээд Facebook дээр та нар мэдэн ш нэг юм мөнгөний зураг тавиал бурцаа гингут хэдэн мянгаар бурцаа. Энийний цаана юу вэ гэхээр ерөөсөө хүмүүс дарга нар хүмүүст яг тийм бэлэнчсэн юм үзүүлэхийг хүсэж байна. Тэнтэй адилхан хүмүүс ч гэсэн өөрсдөө маш тийм бэлэн эцсийн бүтээгт байхыг хүсэж байгаа байхгүй. Асар залхуу болчихж байгаа байхгүй. Тэр ингээд улс төрчид бол дээрэс нь бизнесийн явц зүй ашиг сонирхлын төлөө явж байгаа хүмүүс бол энэ нийгмийг ингээд барих гэж оролдоод байна шүү дээ. Гэтэл нийгэм чи өөрөө ингээд сошиал медиа гэж хэлж байна шүү дээ. Facebook, Twitter гэдэг ингээд хуучин бол харилцаа нэгээс олонход байсан бол одоо харилцаа олонхоос олонход болчихсон. Бид гурав гараал бүгдээрээ Twitter, Facebook ашиглаж шүү дээ, тийм ээ. Тийм учраас энэ хүмүүсийг эрхчлөөтэй байлгах хэрэгтэй гэж бодож байгаа. Хүмүүс бас миний бодлоор яаж одоо альва хэрэгтэй хэрэггүй мэдээллийг ялгаж чадах вэ те? Одоо ялахыг хүсээд байна л да. Уг нь бол гэхдээ бид яагаад ч мэдгүй чадахгүй байгаа юм. Ихэнх нь. Тэгээд чадахгүй байгаа учраас нөгөө шүүлтэргүй мэдээлэл тархинд ороод ирэхлээр нөгөөдөл чинь нөгөө тархин дундаа улаацалтаа те. Тэгэл одоо яг өөрийгөө хинбэ гэдгийг нэгдүгээрт мэдгүй. Юу хүсээд байна вэ гэдгийг мэдгүй. Хинээс юу авах гээд байгаа юм бэ гэдгээ бас мэдгүй болчиход байна. Тэгэхээр таны хувьд та ер нь залуучуудад өөрөө юу хийх хүсдэг вэ? Юу үлгэрлэхийг хүсдэг вэ? Надаас одоо Эрдэнэлт гэдэг хүнээс хүн ийм л зүйлийг харчаасаа гэж дотроо нэг тэмүүлдэг зүйл чи юу вэ? Хүмүүс яг ингээд маш олон маск өмсч амьдарч байна нийгэмд. Тийм ээ. Ингээд Facebook дээр болохоор селфи хийхдээ айгүй гоё инээж мэнэж авах болно. Тэгэл нөгөөдгөө унтрангуутал урвахаар хэмжээнд байгаа байхгүй. Ингээд арт түмнийхэн тал хувь нь утаан дотор живчихсэн угаартаад ханиалгаж найталгаж хахад ингээд баярлах шалтгаан их бага юм шиг харагдаад байгаа байхгүй. Гэлээгээд ямар одоо бүгдээрээ урваагаад байлтай шөөдрөг байх юм төлөө явах ёстой шүү дээ. Мэдээж энэ харанхуй бүдүүлэг энэ одоо утаатай энэ одоо хүндрэлтэй, стресстэй энэ зүйлийг чинь бид нэр өөрсдөө юугаараа итгэл үнэмшлэрээ гэрэл гэгээ тэр мөрөөдлөөр л даван гарах ёстой шүү дээ. Тэгэхээр би ганц л юм хүсэж байгаа. Ер нь бол соёнгийн гэрлийн зам гэж байдаг те. Хүн нэг юмыг мэдлэг суралцаад те. Тэгээд нэг жоохон одоо амьдрал дээр хүн чанартай хандаад тийм ээ өөрийгөө танин мэдгээс л амьдрал эхэлнэ гэж би боддоо шүү дээ. Ер нь бол одоо жишээлбэл альва ямиг ингээд тим юм гээд онлоод ингээд маш олон гардаг ч гэсэн хизээч өөрчлөгдөх зүйл хүний өөрийнх нь мөн чанар шүү дээ тийм ээ. Тэгээ өнөөдрийн манай нийгэмд одоо нөгөө ёс суртахуун хаав, ёс зүй хаав. Тэгэл болж лөгвөл бүслэгнээс дооших юм ингээд
сенсац болчихгүй байна шүү дээ, тийм ээ. Тий. Тэгээд нөгөө хүний итгэл үнэмшил гэдэг юм хаа байна. Болж л өгвөл тэрийг бол янз бүрийн өнгө мөнгөөр хэмжиж гэл байна шүү дээ, тийм ээ. Тийм учраас бол яг хөө хүн улс төрийн байгууллагад ажиллаж болно, зүтгэж болно. Хүн бизнесийн байгууллагад ажиллаж болно. Гэхдээ эргээд нөгөө жинхэнэ нь хаана байгаа юм бэ гэдэг ойлголт байгаа байхгүй. Яг өнөөдөр өглөө таад босоод талент харахтаа нүрээ ингээд бодох гэж харж байна уу? Эсвэл яг өөрийнхөө дотоод мөн чанар руу өнгөж харж байна уу гэдэг чинь өөрөө харцсангүй ойлголт шүү дээ. Тийм учраас бол хүн өөрийнхөө мөн чанарыг л хажих хэрэгтэй юм шиг байна. Тэгэхээр энэ бол мэдээж философийн юм уу, шашны ойлголт болчих магадгүй л дээ. Гэхдээ ер нь бол бид нар өнөөдөр ингээд хүн таалагдах гэж амьдрах бол утгагүй шүү дээ. Тэр чинь өөрөө өөртөө сэтгэл хангалуун амьдрах шүү дээ. Өнөөдөр нийгэмд амьдарч байгаа хүмүүсийн 99.99% ямар нэгэн сэтгэл хөдлөл байгаа шүү дээ. Тийм. Тэгэд яг ингээд яг тань ингээд ардчилсан намын одоо лидер залуучуудын нэг гэж хүндлэгдээд тэгээд сонгогдоод бас ардчилсан залуучдын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон байх гэж бол итгэж байна л да. Тэгэхээр ер нь лидер хүн гэж ер нь яг ямар хүнийг хэлдэг ер нь яг ингээд бас нэг талаас хараад хараа ингээд лидер хүн үнэхээр яг байсан бол Монгол залуучууд эсвэл Монгол залуучдын сэтгэлгээнч гэдэг юм уу ер нь ингээд бас нэг манай Монгол улсын хөгжилч гэдэг юм уу бас нэг арай нэг өөр төвшөнд явах юм болов уу гэж бас таныг бол хараад байна л да. Би маш энгийн жишээ хэлээ л да. Жишээлбэл заахан нам түрүүн та ингээд цухас яриад байна. Би аль болохоор тойрж яваад байгаа шүү дээ. Тэгэхээр Арслан нам 2016 онд ялагдсан. Том сургамж. Өнөөдөр ингээд улс төрийн намуудад итгэл айгу доогуур байна. Нийт сонгогчдын 40% нь бол альва нэгэн улс төрийн намаас татгалзаж байна. Тийм ээ. Тэр нам гэж ярьсан хүмүүс чинь 28 жилийн сүүлийн одоо арчсан зүйл батлагдсанаас хойш л ер нь бол ингээд хүмүүсийн итгэлийг алдсан биз дээ. Ямар нэгэн байдлаар одоо гарч ирсэн засаг нь өнөөдөр ярьсан зүйлийнхаа эсрэг юм яриад ингээл бензин татвар нэмэж тийм үү ингээл байгаад байна л та. Тэгэхээр эн чинь үндсэндээ бол хүмүүс ингээд за эднэр бол айлын чайлгаа авахгүй юм ингээд худлаа ярьдаг болцсон юм байна гэж. Энэ цаана намын тухай ойлголт биш, энэ бол лидершип таны хэлж байгаа манлайлалын тухай ойлголт. Тэгээ манлайл гэдэг чинь юу юм? Хин нэгэн хүмүүс гарч ирээд 4 жилээр засгийн эрхийн төлөө тэмцэлдээд би бинийгаа мууг нь үзээд нөгөө хар PR гэдэг ямаараа будчаад байхыг хэлж байгаа юм уу? Үгүй ээ. Манлайл гэдэг бол нэгдүгээрт бол цаг хугацааг давдаг байх шин. Одоо англи хэлэн дээр authentic гэж үг гэдэг л да. Одоо жинхэнэ гэсэн үг. Authentic leader буюу тэр жинхэнэ манлайлал гэж яг юу хэлж байгаа юм бэ? Энэ бол хамгийн чухал ойлголт. Тэгэд түүх манлайлагчийг төрүүлдэг үү? Манлайлагч түүхийг бий болгодог гэсэн асуулт байдаг л да. Дахиад өндөгнөөс ихтэй юу? Өндөг дахианаас ихтэй юу гэдэгтэй ойролцоо. Гэхдээ манлайл гэдэг зүйлийн хамгийн энгийн бөгөөд хамгийн тодорхой шалгуур бол энэ хүн яг хүлээн зөвшөөрөгдсөн хүн чанарынхаа үндсэн дээр манлайлагч болсон уу юу гэдэг асуудал. Өнөөдөр хүмүүсийг сонсох хэдэн шалтгаан байна. Нэг хүн дарга байх юм бол за яг хуу захиргаа тал дээр хүнийг сонсч болж байна. Тэ? За нэг хүн одоо бизнесмен байх юм бол тэр хүнээс цалин авч байгаа учраас тэр хүнийг сонсч болж байна. Гэхдээ эдгээр нь итгэл үнэмшлэн биш байхгүй. Гэхдээ хүн яг өөрийн зүрх сэтгэлээрээ хэнийг сонсдог вэ гэхээр яг тэр үнэн зүйлийн талд байгаа хүнийг сонсон шүү дээ. Учираас манай Монголын жишээлбэл улс төрчид энэ лидершипийг одоо манлайллыг хэрэгжүүлж байгаа хүмүүс бол хамгийн эхлээд үнний талд байх хэрэгтэй. Одоо бол 100 хүний 95 нь худлаа ярьж байгаа. Ягаа худлаа ярьж байгаа гэхээр хүмүүс таалагдах тэр дүр төрхийг л бий болгох гэж үзээд байна шүү дээ. Тэгэхээр яг хүмүүс таалагдахын төлөө таалагдах биш, хийж байгаа үйл ажиллагаа нь өөрөө зөв, эрүүл, тийм зарчимтай байх шүү дээ. Би нэг хэдхэн жишээ хэлье. Сая би ардсан залуучдын холбооны ерөнхийлөгч бол би одоо 28 он чинь. Яг батламжлагтаад. Энэ хугацаанд юу хийсэн бэ гэхээр нэгдүгээрт нь бүх бодлогын хорооны дарга нарын 50% эмэгтэйчүүд болгосон. 50% эмэгтэйчүүд. Манайд чинь 20%, 30% квот яриад байдаг шүү дээ. 50% эмэгтэйчүүд болгосон. Яг тэгэхээр энэ эмэгтэйчүүдийн нуруунд төр энийг юм явж байгаа учраас бодлого боловсруулах шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүд бүсгүүчүүдийн оролцоо нэгт илүү байх шин. Хоёрдугаарт нь бол охид эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэрэг хүчирхийлэл маш гарч байна. Энэ бол ямар нийгмийн тусгал юм бэ гэхээр 20 хэдэн жилийн өмнөх нийгмийн тусгал авахгүй бодлогын үр дүн. Та нар санаж байна уу тэр үед нөгөө эмэгтэй хүмүүсийг сургууль завсартал багтай. За энэ охин юм чинь охин хүүхдээ сургуульд явуул. За эрэгтэй хүүхдээ яг хоруугийн тос хөдөлгөөн явуулчихна. Гээд ингээ хайцсан. Өнөөдөр ингээ боловсролын яг системийг ингээ аваад үзэхлээр бол банд нараа хөвгүүдэд бид нар хайсны горн гарч байгаа байхгүй. Тэгээ одоо нөгөө хүүхдүүд чинь 90 цент хүрсэн. Одоо эцэг болсон. Тэгэхээр ингээ жижиг сажиг юм дээр энэ нөгөө асуудал маань ингээл бодлогын алдаанууд банд ямар жижиг алдаа хойштой ямар том үр дагавар авчиртыг бид нар харж шít. Тэмчээс эмэгтэйчүүдийн оролцоон дээр бол дахиад анхаарах хэрэгтэй. Эрэгтэйчүүд чинь дангараа хүчирхийлэл бас хийгээд байгаа юм биш шүү дээ. Биш одоо ингээд эхнэр нөхөр хоёр байлаа гэж бодъё.
Тэгтлээ яадаг вэ гэхээр эхнэрийн чиглэл ингээд өгүүлж гин гэж бодлоо л дээ. Шин нөхөр ч гэсэн оюун санааны дарамтанд орж байгаа шүү дээ. Тэгэл явж байгаа л нэг өдөр арх хууж орж ирэл эхнэртэй гар хурж яана гэдэг чинь юу гэсэн үг вэ? Тэр чинь өөрөөр хэлбэл нөгөө олон жил ч юм уу сараар гүгэлжсэн сэтгэл готрлын процесс чинь эргээд тэр нь хүчирхийл болж хувирж байгаа байхгүй. Тэгэхээр хүчирхийл гэдэг юм эрэгтэйчүүд дан ганц үлдээд байгаа даа биш. Энэ чинь нийгмийн ингээд стресс, бухимдал олон юмас шалтгаалж байгаагаас гадна эмэгтэйчүүдийн бас тэр багасгах манлайлал ус хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээ энэ дэр бол маш олон зүйлээс шалтгаалж байгааг би зөвхөн нэгийг нь хэлж байгаа шүү дээ. Энэгээр бүгдийг дүгнж ус болохгүй. Гэх мэтэр ингээд зүгээр л эмэгтэйчүүдийн оролцоог л ингээд эхэлж байгаа. Энийн шиг яг одоо бид нар энэ бодлого суурьтай болох хэрэгтэй. Өнөөдөр бол ингээд сонгуульд ялахын төлөө намууд байдаг гэж ойлгож болохгүй. Энэ улс төрчид. Цаашдаа бол бид нар яг Монгол улсад хэрэгтэй урт хугацаанд хөгжлийн зөв бодлогыг тавих хэрэгтэй. Дахинд бол судалгаа явах хэрэгтэй. Судалгааг тэгвэл яаж хийдэг? Гээ цаашаага юмнууд ингээд төвөрөөд явах хэрэгтэй байхгүй. Аливаа юм хэмжигдэх байх хэрэгтэй. Хэмжигддэг байх хэрэгтэй. Найрсаг Улаанбаатар одоо аз жаргалтай Улаанбаатар, утаагүй Улаанбаатар энэ төр гэл манай ер нь Улаанбаатарт Монгол улс аливаа төсөл хөтөлбөрүүд эхлэхдээ их л сайхан нэртэй, их л сайхан одоо байдлаар эхэлдэг. Тэгээд эргээд нөгөө үр дүн ямар нэг юмд хүрсэн тийм зүйл байдаггүй. Ихэнх нь. Тэгэхээр таны хувьд хэрвээ танд одоо 3 аз хүүтлэр төгссөн ч юм уу зүйлийг засаа гэх юм бол та ямар зүйлийг засах байсан бэ? За өнөөдөр 3 гэхээс илүүтэйгээр ер нь машингээр бол эхлээд ер нь бол төр засгийн бодлого яаж явах хэрэгтэй гэхээр эхлээд судалгаа хийх хэрэгтэй тийм үү? Судалгаагаа хийсний дараас тэр судалгааныхаа одоо тэр бенефит буюу тэр үр ашиг даваа сул талыг олон нийтэд танилцуулах хэрэгтэй. Одоо шилбэл та нар мэдж байгаа шүү дээ өнгөрсөн жил нөгөө баруун эрх 100 эрх гэдэг нөгөө машин 900 гаруй сая төгрөгөөр ингээд явцсан шүү дээ. Тэр үнэхээр Монголын тэгээд дараад нь болцсон тийм. Хэрвээ яг энэ баруун 400-аас 104 зам хүртэл ингээд зүүн гар тийш иргэдэггүй байх нь өөрөө улсад тийм хугацаанд хэдэн тэрбум төгрөгийн ашигтай байна гэдгийг нотлоод, судлаад, түүнийг олон нийтэд танилцуулсан бол яах нь хүмүүс ойлгох шүү дээ. Гэвд нэг өдөр л тас гэж шийдчихэж байгаа. Тэгэл Батүлийн үед 13 цас орж ирсэн, 13 удаа цас орж ирсэн. Одоо манайх арай энэ удаад илүү орчлооч гэдэг юм. Тийм байж болохгүй. Тэгэл нөгөө цас давсан гадаадаас импортлж гэдэг юм уу. Тэгэхээр би зүгээр одоо нэг нам болохоор шүмжилж байгаа юм биш. Би цаагаараа нэг юм хэлэх гэсэн. Нэг нам гарч ирээд төв талбайгаа Сүхбаатарын талбай болгодог. Нөгөө нам гарч ирээд Чингисийн талбай болгодог. Тэгээ одоо Чингис хаан одоо нэг намын гишүүн байсан юм шиг тийм ээ. Өөрөлдвөл 3 зүйлийг бид нар хийж өөрчилж болохгүй байхгүй. Нэгдүгээрт Монгол бахархалтай холбоотой шүү дээ. Танах эх орон гэдэг телевизэн тийм үнэхээр гоё. Эх орны тэр үнд цэнтэй холбоотой Монгол бахархалтай холбоотой сэдвээр шин түүх орчиж байгаа байхгүй. Түүхийг хизээч улс төржүүлж болохгүй. Хоёрдугаарт нь бол босрлын системийг огт улс төржүүлж болохгүй. Гуравдугаарт нь эрүүл мэндийн системийг улс төржүүлж болохгүй. Босрлын систем дотор шинжлэх ухааны ойлголтууд байгаа шүү дээ. Тэгээд энэ хөдлөшгүй ингээд урт хугацаанд Монголын бодлого болоод явж байгаа зүйлүүдийг хизээч улс төржүүлж болохгүй. Өнөөдөр бүх намууд солигдоод дараа нь хийдэг хамгийн амжилттай зүйл шүү дээ. Босрлын системээр оролддог. Хүүхдүүдийг туршилтын тулаа болгодог. Ингээл нэг сайд нь гарч ирээл нэг юм өөрчлөл, нөгөө сайд нь гарч ирээл нөгөө юм өөрчлөл. Тэгээд эцэг эхчүүд яаж нэг ихлээр тэр босрлын системд итгэхээ болоод тэр үүргийг өөртөө авч байгаа байхгүй. Тэнгүүтээ яг хөглөөрэ өнөөдөр Монголын хамгийн үнэтэй их сургуулиас хэд дахин үнэтэй бага сургууль байгаа байхгүй. Тий. 10 мянган долларын бага сургууль шүү дээ. Тэгээд ингээд тийм байгаа шүү дээ. Цэцэрлэг нь сарын 3-400 мянган төгрөг болцсон. 500 мянган төгрөгийн цэцэрлэг байна. Тэгээд дээрэс нь бол ямар ч их сургуулиас үнэтэй олон улсын хэмжээний үнэтэй яах нь хай скул одоо дунд сургууль, ахлах сургууль, бага сургуулиуд байна. Тэгээд манай Монголд бол нэг тийм интегрийн кастинг систем гэдэг шиг нийгмийн юм ялгамтчтай юм тогтцсон. Жишээлбэл өнөөдөр хотын Монгол гэж байна тийм. Хотын Монгол нь гэр ороолын Монгол, байшин ороолын Монгол. Хоёроор тустай монголчууд. Тэгээд хөдөөгийн монголчууд нь болохоор яах нь бүр хөдөөгийн Монгол, дээрээс нь яах нь суурьнд байгаа Монгол. Энэ дөрвөн төрлийн Монгол төр нэмхэн дахиад гадаад байгаа монголчууд. Гадаадд байгаа монголчууд нь хууль ёсны монгол цөөхөн, хараар амьдарч байгаа монголчууд нь олон. Ингээд цөөхөн 3 сая хүн маань маш олон ийм шатлалтай болчихж байгаа байхгүй. Тэр ингээд нэг дундаа ингээд нэг нийтлэг аз жаргалтай, баяр баясгалантай хуваалцдаг тийм зүйл нь ингээд улам холдоо авчиж байгаа. Хамгийн бас нэг аимшигтай зүйл бол хүүхдийг их хэлнийхэн дархлаа бэхжээг байхад гадаад хэлээр амлуулж байгаа. Монгол биш болчих шүү дээ. Би ч тэр Sky Resort дээр очиод хүүхдүүдтэйгээ жоохон гулгасан чинь тэн чи ерөөсө жоохон монгол хүүхдүүд дандаа англи ярьж байгаа байхгүй хоорондоо. Монгол л мэдэхгүй шүү дээ. Баян шуунаас бол тийм хүүхдүүд гарахгүй байгаа шүү дээ. Хаанаас гарч байгааг нь ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр ингээд нөгөө нэг багаасаа их оронч үзэл тэр үндэсний ухамсар, бие Монгол хүн гэдэг тэр дархлааг нь бол
7 нас 6 настайгаас нэгсүүлээд өндөр төлбөр төлөөд маш одоо урддан гад харь хэлэнд дадуул сургуулад монгол хүмүүс болгочихж байгаа байхгүй. Ядаж нэг 12 3 нас хүртэл нь эхлэлнийхэн дархлаа бэхжтэл нь тэр хүнийг үндэснийх нь хэлийг нь соёлыг нь сургуулах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр гэх мэт ингээ ярих юм зөндөө байгаа. Улс төр гэж байгаа ч юм уу энэ зүйлөө зүгээр өнгөн хэсэг байхгүй. Энэ өнгөн хэсэг дээр л хүмүүс бухимдал, стресстэй байгаа болохоос биш цаанаа болохоор энэ бодлогын алдаанууд маш их байна. Түрүүн таны яриад байдаг зүйл байхгүй. Зүгээр энэ цасны асуудал, зүүн баа руу ирэх тухай асуудал бол жижигхэн асуудал. Юм шиг харагдаж байгаа ч гэсэн цаанаа бол боловсролын асуудал, эрүүл мэндийн асуудал гэдэг одоо ширээ шидэхгүй бол дахиад горн хэд дахин нугалж гарахаар байгаа. За ярилцлага маань ерөөд бол өндөрлөг төгсөн байна. Тэгээ та бүхэн танд одоо сүүлийн нэг асуултыг асуугаад өгсөй гэж бодож байна. Ер нь бол ингээд харж байгаад яг 60 хүн цалинжуулж байгаа компани захирал чухал уу эсвэл одоо улс төрийн төлөө зүтгэж байгаа ч юм уу энэ залуучуудын холбоод яг энэ хоёрын ялгааны юу вэ? Аль нь илүү одоо яг ингээд хүнд хүрсэн ажлыг юу хийж чадчих гэж үзэж байгаа вэ? Яг өнөөдрийн хүмүүсийн сонсохыг хүсэж байгаа популист үгээр нь хэлэх юм бол 60 хүн цалинжуулж байгаа хүн илүү гэж хэлэх ёстой. Хүн таалагдахын тулд би одоо хүн таалагдахын тулд бол 60 хүн одоо цалинжуулж байгаа нь л илүү шүү дээ. Тэр худлаа амбицлаад хоосон юм яриа явж байгаа юм бол худлаа штэ гэж хэлэх юм бол би хүн таалагдах ёстой байхгүй. Гэхдээ амьдрал дээр тэгж болохгүй. Бид нар худлаа ажиллахгүй дахиад нэг зарч. За тэр улс төрийн нам алба гэж явж байгаа залуучууд маань одоо жоохон чадварчих хэрэгтэй байна тийм ээ. Эхлээд итгэл үнэмштэй болох хэрэгтэй. Хэрвээ яг тэр нөгөө нэг зорилго нь зөв болвол 60 хүн байтугай 3 сая хүнд хэрэгтэй зөв бодлогыг бий болгохын төлөө явж байгаа ч хүн байгаа. Тэр дотор чинь. Зарим нь болох юм бол за ерөөсөө би нэг улс төрийн намдаагаа явчих юм бол дарга цэрэг болчих юм байна. Хүн амтнд таалагдчих юм байна гэж явж байгаа ч хүмүүс бас байгаа байхгүй. Зарим нь болох юм бол за ашиг болчих юм байна. 60 тэр мөн гэдэг шиг хэдэн төгрөгөө өгөөд тэгээд дарга болж болох юм байна ч гэж бодоо явж байгаа хүмүүс байгаа байхгүй. Зарим болох юм бол нэг тендер зохицуулуулчих гэж бодоо явж байгаа ч юм байгаа. Гэхдээ аль нь аль гэж бид нар ялахгүй. Өөрөөр хэлбэл түрүүнийх шиг нэг юм нэг үйлдэлтэй биш байхгүй. Нэг хүний алдаагаас болоод бүгднийг эднэр бол хог шаарууд гэж хэлж болохгүй. 60 хүн цалинжуулаад явж байгаа ч гэсэн цаанаа яах нь төсвийн мөнгийг тендерээр зогсчод 60 хүн цалинжуулж магадгүй байхгүй. Яг шударгаар бизнес хийж байгаа нь аль нь юм бэ? Эсвэл бол хууль бусаар олсон мөнгөө угаах, эсвэл бол бүдүүрүүлэх зорилгоор бас бизнес хийж харагдаж байгаа хүмүүс Монголд байна шүү дээ. Тэгэхээр яг тэгж байгаа хүн мундгүй, ингэж байгаа хүн мундгүй гэхээсээ илүүтэйгээр дахиад цаг хугацаа харуулна тэр хүмүүсээ чинь те. Яг итгэл үнэмшил нь юуны төлөө байсан, аль нь зөв байсан бэ гэдгийг харуулах байхгүй. Тэгэхээр би дахиад нэг одоо хамгийн өнөөдөр ийм нэвтрүүлгийн хувьд сүүлийн үг гэж хэлэх юм бол хүмүүс маш тийм нэг үйлдэлтэй хялбархнаар асуудлыг шийдэхийг боддог. Тэ? Одоо жишээлбэл цаазаар авах ял гээл тэгэнгүүт чинь охид эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн хүмүүсийг цаазаар аав гэж хэлж байгаа. Ингээ хэлэх юм бол хүн таалагдаж магадгүй. Гэтэл тэр чинь яг нэг хүнийг аваачиж хорлохын тулд аваачид сетап хийнэ гэж хэлдэг шүү дээ. Хувц хондрын хэргийн газар аваачид тавьчвал яг гимгэн хүнийг бас хэлмдүүлж магадгүй байхгүй. Тэгэхээр юм айгүй олон талтай байдаг. Тэгэхээр нөгөө юм олон талтай учраас л энийг чинь тооцож бодохын тулд бодлого гэдэг юм хэрэгтэй байхгүй. Тэрнээс биш А гингүүт нь Б гэд хариулцдаг бол энэ бол бодлого биш байхгүй да. Тэм учраас залуучууд маань илүү босролтой байх хэрэгтэй, илүү хүнлэг байх хэрэгтэй. Тэгээд нөгөө хүнлэг байж чинь бодлого чинь ингээд зөв явна шүү дээ тийм ээ. Тэгэхээр хүн таалагдах гэсэн үгийг нь бэлэн битгий хэлдэг байгаасаа л гэж бодож байгаа. Тэгээд танаа нэвтрүүлгийн хамт олонд энэ өөрийн сүлд гарсан ном бэлэг болгож өгч байна. Тэгээд яг гол нь бол энэ ном маань манай Facebook дээр гарсан нийтлүүд бас байж байгаа. Монгол зарчим гэдэг те залуучуудын итгэл үнэмшлийн тухай. Тэгээд явж ер нь 7 хэмжиж нэг огтолдог Монгол ард түмэн тийм шийдвэр гаргадаг процесс нь өөрөө тийм маш тийм чамбаа шүү дээ тийм ээ. Тийм учраас залуучуудыгаа бол амархан харагдаж байгаа зүйл битгий даган баясаасаа хэцүү ч гэсэн тэр нөгөө босрлын замаар яваасаа гэж бодож байгаа. За баярлалаа. Тэгээд энэ дүрээд өглөөний ярилцлагын цаг маань бол өндөрлөж байна. Тэгээд таны цаашдын ажил хөдөлмөрт өндрөөс өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Тийм. Тэгээд та бас түрүүн хэлжсэн соён гэгээр үлэх гэдэг хамгийн чухал байна гэж. Тэгэхээр энэ үлсэд бас цоцолтгүй бас өөрөө тэмцээрээ зүтгэрээ тэгээд илүү Монголын залуучууд маань соён гэгэрх байхаа гэдэгт бол итгэлтэй. Ер нь залуучууд гэлтгүй хүмүүс маань баярлалаа. За баярлалаа.